Амьдрал итгэл үнэмшил болон Есүсийн тухай яриа эхлүүлэх амаргүй. Гэвч хүмүүр эдгээр чухал асуултуудын өмнө хизээ нэгэн цагт заавал ирдэг. Итгэл найдвар амьдралын утга учир, зориг, хайр гэх мэт асуулттай тулгардаг. Таны найз нөхөд хөршүүд хамт ажилладаг хүмүүс чинь цуглаад хоорондоо чөлөөтэй, айж бэргэхгүй, үнэн сэтгэлээсээ ярилцах боломжтой тийм орон зай байна гэж төсөөлдөө. Удирдагч нь бүх асуултын хариуг мэдэх шаардлагагүй. Хүн бүр чухал асуулт асууж, итгэл үнэмшлээ шударгаар хуваалцаж болох тийм л газар. Энэ л Альфагийн гол зорилго юм. Хэдэн жилийн өмнө сүмд ирэх сонирхолгүй найзуудтайгаа харилцаагаа хөгжүүлэх гэж Лондонгийн нэг чуулган Альфаг эхлүүлсэн юм. Үр дүнд нь хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж, газар сайгүй төвжээ. Өнөөдөр Альфа сургууль, кафе, сүм, чуулган, шорон болон айлтгээд хас сайгүй явагдаж байна. Сая хүмүүс Альфад хамрагджээ. Тэгэхээр Альфа гэж юу вэ? Альфа бол Христ итгэлийн үндсэн ойлголтуудыг тайлбарласан интерактив уулзалтууд юм. Уулзалт бүр хоол ундтай, сонсох хичээлтэй, жижиг бүлгийн хэлэлцүүлгийн цагтай. Хамтдаа хооллох нь хүмүүст нөхөрлөх, биеэ барихгүй чөлөөтэй болоход нь тусалдаг. Хичээлүүд нь амьдрал болон итгэл үнэмшлийн тухай Христ итгэл үзэл санааг тайлбарладаг. Хэлэлцүүлэг нь хүмүүст шүүмжлэл буруутгалаас айлгүй өөрийн бодлоо хуваалцах боломж олгодог юм. Энэ бүхэн хүн бүрд нээлттэй хөгжилтэй орчинд явагддаг. Хичээлд ашиглаж болох 3 материал бий. Альфа кино цуврал, Ники Гамблийн Альфа хичээлүүд болон Альфа залуучууд цуврал юм. Эдгээр материалууд өөр хүмүүст зориулагдсан бөгөөд амралтын өдрийн сургалтад нийлээд 8-аас 12-7 хоног үргэлжилнэ. Мэдээж энд магтаал хүндэтгэл болон залбирлын цаг гаргах боломж бий. Зочдын оролцоог дэмжихэд тань туслах хэлэлцүүлгийн гарын авлага, багийн сургалтын видеог Альфа бэлдсэн байгаа. Бүх хэрэгтэй материалууд тань онлайнд байгаа. Та үнэгүй татаж авч болно. Альфаг хийснээр та бусдыг бие биетэйгээ болон Бурхантай холбоотой байх орчныг бүрдүүлдэг. Бүртгүүл, эхлүүл. Альфагаа өнөөдөр хийцгээе.